Бид өмнөх жилүүд дээр элементүүдийн бүтэц зохион байгуулалтын талаар авч үзэхдээ family-тэй танилцсан. Family нь шууд утгаараа нэг их үсвэртэй элементүүдийн гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг гарал үүслээр нь 3 овогт хуваадаг. Үүнд low-level family, system family, in-place family орно. Та тэдгээрийн тодорхойлолттой хичээлийн онолоос уншиж танилцаарай. System family таны төслийн орчинд хадгалагддаг үндсэн элементүүд орно. Жишээ нь хан, дээвэр, гучилт, арматур, шугам, хоолой, кабель зэрэг модуль элементүүдээс гадна хэмжээ, текст зэрэг annotation элементүүд, байгуулалт, огтлол, нүүр тал зэрэг view элементүүд мөн төслийн маань тогоргоонууд орно. Эдгээр элементүүд нь бүгд төслийн орчинд хадгалагддаг гэдгийг анхаараарай. Учир нь System Family-гийн бүтэц зохион байгуулалт, график зураглал, шинж чанарыг урьдчилан тодорхойлж програмын орчинд үүсгэсэн байдаг. Та тэдгээрийн нэрийг өөрчлөх, устгах, засварлах боломжгүй. Харин тухайн family-гийн төрлийн нэрийг өөрчлөх, устгахаас гадна шинээр үүсгэж тохирох шинж чанаруудыг өөрчлөх замаар өөрт шаардлагатай үр дүнг үүсгэх боломжтой. System family нь бусад family-тэй харьцуулахад хүснээрээ засварлаж янзлах боломжийн хувьд бага хэдий ч засвар өөрчлөлт болоод инженерийн тооцоо хийхэд хамгийн уян хатан ухаалаг элементүүд юм. Жишээ нь бүгдээрээ хан дээр хаалга цонх байршуулахын тулд урьдчилан нүхлэх шаардлагагүй. Автоматар тухайн өөрчлөлтийг мэдэрч өөрчлөгдөнө. Хэрвээ та төслийнхөө онцлогт тохирох онцгой загвар бүхий эдлхэн үүсгэх шаардлагатай болвол in-place family-г ашиглаж болно. Жишээ нь бид System Family-гийн тусламжтай төслийн орчинд энгийн ханыг хурдан хугацаанд үүсгэж тэдгээрийн хэлбэр загвар, төрлийн шинж чанарыг хялбархан өөрчлөх боломжтой болвол та онцгой загвар бүхий ханыг System Family-гийн тусламжтай үүсгэх боломжгүй. Зөвхөн in-place family-гийн тусламжтай үүсгэх боломжтой гэдгийг анхаараарай. In-place family нь мөн л адил таны ажиллаж буй төслийн орчинд хадгалагдахаас гадна ямар нэгэн төрөлгүй гэдгээр онцлогтой. Та тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг Edit in-place family багш дээр товшиж зааж өгөх боломжтой. Тиймээс зөвхөн онцгой тохиолдолд ашиглахыг зөвлөж байна. Сүүлчийн family-гийн аваг болвол low-level family. Та low-level family-гийн тусламжтай үйлдвэрт урьдчилан бэлтгэгдэж барилгын талбай дээр суурилуулдаг эдлхүүнүүд болох хаалга, цонх, тавилга, радиатор, цахилгааны самбар зэрэг тоног төхөөрөмжүүдээс гадна баган дамнуруу зэрэг модуль элементүүдийг загварчлах боломжтой. Магадгүй та баган дамнурууг барилгын талбай дээр цутгадаг гэж бодож болох юм. Гэхдээ цутгамал баган дамнуруунаас бусад баган дамнурууг үйлдвэрт бэлтгэдэг учраас Revit маань баган дамнурууг low-level family-гийн тусламжтай үүсгэхээр тохируулсан байдаг гэдгийг анхаараарай. Мөн та low-level family-гийн тусламжтай график тэмдэглэгээ, эдлхүүнүүдийн тэмдэглэгээ зэрэг annotation элементүүдийг үүсгэх боломжтой. Учир нь эдгээр тэмдэглэгээнүүд нь энгийн нэг текст, хэмжээ зэрэг System Family-тэй харьцуулбал график дүрслэл болоод харуулах мэдээллийн хувьд улс орон төдийгүй байгууллагуудын хувьд өөр өөр шийдэлтэй байдаг. Та low-level family-нуудыг танихад хялбар
бид энэ төрлийн фамилиануудыг сонгоход edit family гэсэн сонголт гарч ирэх болно. Учир нь энэ төрлийн фамилиануудыг хэрэглэгч өөрийн шаардлагад нийцүүлж family editor-ийн орчинд үүсгэж төслөөс салангад ARPA өртгөлтэй файлаар хадгалах боломжтой байдаг. Энэ нь бидэнд маш том давуу талыг авчрах юм. Өөрөөр хэлбэл бодит амьдрал дээр барилгын материал үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрт бэлтгээд нийлүүлдэгтэй адилаар та барилгын материал үйлдвэрлэгчдийн идэлгүүнүүдийг ARPA өртгөлтэй файлаар хүлээж авч өөрийн төсөлд шууд ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Жишээ нь та BIM-objects.com руу ороод өөрт шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хайж болох юм. Энд дэлхийн өнцөг болон бүрт үйл ажиллагаагаа оруулж буй барилгын материал үйлдвэрлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнийг ARPA өртгөлтэйгээр байршуулсан байгаа. Та шаардлагатай бүтээгдэхүүнээ нэрээр нь хайх эсвэл үйлдвэрлэгчээ зааж өгөх замаар өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг хялбархан сонгож төсөлдөө ашиглах боломжтой.